Энийг бол хэрлэнгийн хөдөө арал гэж нэрлэдэг. За хэрлэнгийн хөдөө арал яг төвд нь бид нар байж байна. За бидний энэ ард харагдж байгаа бол хэрлэн тоон бол. Хэрлэн тоон бол одоо энэ хэрлэн гол урдуур нь урсж байгаа юм гэсэн. За энэ зүү баруун талд бол хэрлэнгийн долоон болдог харагдаж байна. За ингээ хэрлэн гол маань тэ долоон болдгийн цаагуур баяр ихтэй уулын наагуур ингээд дугуурч байгаа гэсэн юм. Энд ингэ дугуураад за ингээд энэ хэрлэн тоон уулынхаа урд талаар ингээд зүүнчээ урсж байгаа. За хой тал нь бол бидний ингээ хойшоо ингээ хаагтахад хэрлэн баян уул маань хаагдана. Хэрлэн баян уул маань бол хэрлэн голоос энэ хойд хаагдж байгаа энэ үргэлжилсэн уул. Уртаашаа 60 км үргэлжилсэн юм. За тэр үзүүр нь бол тэр энэ уулын төгсгөлтэй хаагдж байгаа тэр үзүүр. Тэр үзүүрийн цаагуур бол синхрен гол урсж байгаа. Синхрен гол маань урсаад энэ зүү ухаагийн цаагуур. Энэ зүүнтэй харагдж байгаа ухаагийн цаагуур ингээ хэрлэн голд нийлнэ. Хэрлэн баян уулааны маань оргил нь бол Дэлгэр хаан Баян хаан гэсэн хоёр оргилтай. Дэлгэр хаан нь бол далайн түвшнээс 2022 м өргөцсөн өндөрлөгтэй. Дэлгэр хаан уулынхаа ард талаар бол ард цэнхэр ус гэдэг устай. Ийшээ шиврийн сарын хэрлэн гол цэнхрийн голдоо нийлэг. Энэ тал нь бол Мургалтайн гол гэдэг хэрлэн голдоо нийлдэг. Ингээ дөрвөн талаараа усаар хөөлөгдсөн юм арал гэж үздэг. Хэрлэн тоон уулынхаа ард талд аврагын аршаан гэж байна. Аврагын аршааныхаа ард талд авраг готын туур байна. Авраг гот нь бол уртаашаа 3 км өргөөшөө 500 м өргөнтэй готын Монголын хамгийн анхны нийслэл готын туур. Энийг бол одоо хөдөөгийн пермилээ цэндийн тамдын сүрнээр 50-аад оны сүүлд одоо нээж. Энэ бол одоо хэрлэнгийн хөдөө арал юм байна. Хэрлэнгийн хөдөө арал авраг готын туур байдаг юм байна. Туур нь бол одоо энэ юм баа гэж баталсан байна. За мөн дөрвөн хаан өргөмжлөгсөн гэж байна. Аврагын аршааныг бол одоо эртээр үеэс л аврагын аршаан ходоод дотор ихтэнсэн аршаан гэж ярилж байгаа судалж байсан. Одоо бол савлж байгаа шүү дээ авраг гэсэн аршаан савлаад ингээд 1240 онд хэрлэнгийн хөдөө арал юу одоо энэ долоон бодгоос хааны өргөө Шилхэн цэг хоёрын дунд одоо хааны өргөө бууж хаад Монголын нус төвчийг бичиж дуусгана гэж нуус төвчний хамгийн төгсөлт нь одоо бичсэн байгаа. Тэр одоо нутгийг бол энэ мөн байна гэдгийг бол хөдөөгийн бэлэг дамжин сурнаар нотолцсон байна. Монголын нус төвчин бичигдсэний 750 жилийн ойгоор бол Чингис хааны номын гүшээг босгосон. За түүний дараагаар одоо Монголын нуус төвчний өргөө. Нуус төвчний өргөөл байж байгаа. Авраг годын туураас олдсон олдуудаар үзэсгэлэн гаргаад тэгээд нуус төвчний тухай одоо номын өргөө баригдаж байна.